дээр 15 цаг хүртэл хуралдаад 15 цагаас өдрийн хоол байгаа учраас одоо цагаан эмнэлгүүдээс асуудалтай орё. За ингээд дараагийн мэдээлэл халзан бүрэгдэн асуудлууд сэдвээр танилцуулгыг төр мөнгө 6 номерын микрофон. За 5 минут. Цагаа өрөө шүү. За 6 номерын микрофоныг нэй. За сайн байцгаана уу. Оролцогчдын амгалан айлтгая. За халзан бүрэгтэйг тойрсон асуудлуудаар за энэ олон нийтийн мэдрэлийн өмгөөл хийсэн байгууллагыг төлөвлөж байгаа. Тэгээд энэ асуудлаар та бүхэн мэдээлэл хийе. За тэгэхээр энэ халзан бүрэгтэйг тойрсон асуудлаар хэд хэдэн ноцтой асуудал байгаа. Энэ юу гэвэл нэгдүгürt нөлөөллийн бүсийн болон бүс нутгийн иргэд төрчлэн нийт эрх ашиг зөрчиж байгаа асуудал. За дээрэс нь хууль захиргааны зөрчлийн асуудлууд одоо бодтой байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр за ямар одоо ийм нийт эрх ашигын зөрчил гараад байгаа гэхээр нэгдүгürt хамгийн нэгдүгürt нь Mongolian National Railroad Corporation компани болвол халзан бүрэгтийн албаны тусгай зөвшөөрлийг авахдаа хууль бусаар авсан. За яагаад хууль бусаар авч байгаа гэхээр зэрэг хоёр үндэслэл байгаа. Нэгдүгürt нь тухайн компани засваргын тагчмалтын одоо лицензийг авсан болж таарч байгаа цөмийн энергийн тухай хуулийн 315 заасны дагуу. За мөн төрчлэн одоо 316 заасны дагуу энэ бол нотлогдно. За гэтэл цөмийн энергийн тухай хуулийн дагуу тухайн компани 2009 оны 11 сарын 15-наас өмнө энэ лицензийг засваргын энгийн ашиг тамхитлын лицензийн жогмоор авцсан засваргын тагчмалтын лиценз олгож одоо шилжүүлж шинжлэх ёстой байсан боловч шилжүүлэхгүй яваад байгаа. За энэ цөмийн энергийн тухай хуулийг дагажмалт тухай хуулийн 1 болон 4 дугаар заалтын дагуу цуслах ёстой байна. За хоёрдугаарт нь байгаль орчныг хамгаалах тухай ашиг тамхитлын болон байгаль орчныг хамгаалах тухай хуулийн заасан заалтуудаа анхнаасаа огт биелүүлэхгүй явж ирсэн. Тухайлбал байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хууль бусаар батлуулсан 2017 онд улсын байцаагчдын дүгнэлтээр тогтоогдоод хүчингүй болгосон. За мөн тэр дараа байгаль орчны яамдаар татжгаад дахиад баталж өгсөн байгаль орчны яам баталж өгөхдөө мөн хууль бусаар баталсан. Энэ нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө хянамтлах тайлагнах журмын одоо 1-6, 2-9, 3-1, 3-3, 3-5 заасан заалтуудыг ноцоор өчөж байгаа гэх мэтчлэн. За энэ асуудлуудаар байгаль орчин уурын суурьчлалтын яамд мянган цөмийн иргэдийн төлөөлөгчдийн орол засаг дарга түншлэн төрийн бас байгууллагуудаас хамтарсан өргөдөл гаргасан ашиг тамхитлын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56-гийн 1-5 түнчлэн тухайн хуулийн 40-р зүйл заасны дагуу гэсэн хэдий боловч энэ материал бол одоо хүртэл өргөдөл хилэлцэх шийдэгдэхгүй явж байгаа. Сая газрын даргын тавьсан мэдээлэлтэй бол нэг талаараа би санал нийлэхгүй байгаа. Энэ материал журмын одоо тухайн асуудлыг хилцэж шийдэх сайдын туршлагаар батлагдсан журмыг бүрэн хангаад бүх материал нь бүртгэгдсэн байгаа. Тэгэхээр энэ дээр бол бидний хооронд мэтгэлцэх асуудал тулгарч байна гэсэн үг. Мэтгэлцэн. За хоёрдугаар асуудал нийт эрх ашигын зөрчил. Нийт эрх ашигын зөрчил гэдэг дээр тухайн компани бол ард иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчих асуудлууд байнга давтагдж байгаа. За тухайлбал тухайн бүс нутгийн иргэдэд одоо байгаль орчны үнэлгээний тайланг зөвшөөрүүлэх дүгнэлт гаргуулахын тулд янз бүрийн эд зүйл дараадаг гэх мэт тэрчлэн ашиг тамхитлын тухай хуулийн дагуу орон нутгийн хамтрагч гэрээ байгуулаагүй олон нийтээс тухайлбал нийгмийн лиценз аваагүй олон нийтээс хүлээн зөвшөөрөгдөөгүй буюу бүс нутгийн иргэдээс нөлөөлийн бүсийн иргэдээс хүлээн зөвшөөрөгдөөгүй хэрнээ тэнд хөрөнгө оруулалт хийх нэрийдлэр элдв одоо тийм нэг ясандаа хүмүүсийг талдаа татах гэсэн элдв арга явуулдаг гэх мэтлэн асуудлууд байгаад байгаа. За дараагийн слайдыг гаргачих. За энийг тодорхой одоо нотлохын төдөр бол харуулж болно. Тухайлбал энэ засгийн шинжилгээний дүнгийн тухай сая бол шинжээч танилцуулсан. 2022 онд үндэсний хуулийн зөвлөлөөс хийгдсэн шалгалтын дүгнэлтэнд энэ цөмийн энергийн комиссиас гарсан дүгнэлтэнд байж байна. Энэ дээр бол одоо ялангуяа лабораторийн шинжилгээний дүнгуудээр бол тодорхой одоо магадлан шинжилгээ хийгдсэн байдаг. За мөн энэтэй холбоотой халзан бүрэгтэйгийн төслийн хуузаа ямар юм бэ гэдгийг
урдчлан судалж үзээд Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ цөмийн нэргийн комиссаас одоо хөргүүлсэн албан бичих харагдаж байна. Тэгэхээр энэ дээр бол халдсан бүрэгтэй энэ орд нь эдийн засгийн үед бол өрөөчтэй үзэх боломжгүй сөрөг нөлөөлөл нь давамгаалж байна. Ялангуяа эндээс гарах хаягдал тэр тусмаа засварлагдах хаягдлыг зайлуулах бодлого гэх мэтчлэн энэ нарийн За цагийн жоохон сунгачи. Байж байгаарай. Таны юу цаг дуусчаад би цагийг чинь жоохон сунгаатах юм. За. Тавчхан яриа шүү таа. За. 6 номер. орны нийтээр хишг зөвлөж байгаа сая бол энэ лабораторийн шинжилгээний дүн энэ дарагч чинь. За цааш нь явчих. За энэ ардрыг дээр хиш нөлөөллийн бүсийн яг малчтын асуудал байгаа. За сая бол яг тэр Малангийн одоо ургийн ажигтай төлийн бүртгэлийг бол сая цус танилцуулж илээ. Тэгээ энэ дээр бол одоо яг ингэж аваад үзэхэд энийг цааш нь дахиад стати явуулчраа. За энэ харьцуулсан судалгааны дүн байгаа. Ховдан Малангийн газраас гаргаж өгсөн. Тэгэхээр сүүлийн 10 жилийн байдлаар энэ Ховдангийн 17 сумаас бусад ямар ч суманд ийм урган ажигтай тохиолдол илрээгүй байгаа. Гагцуу 2022 оноос хойш 1000 суманд 8 тохиолдол илэрсэн байгаа. За цааш нь явуулчих. За энэ бол бичлэг байж байгаа. Бодтой. За цааш нь эндийг бол үзүүлэх цаг явуулчих. За байгаль орчны ностой асуудал байгаа. Байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгдсэн тухай сая бол танилцуулж байна. Байгаль орчны ерөнхий үнэлгээний одоо зааврын дагуу археологийн судалгаа заавал хийх ёстой байдаг. Археологийн судалгааг одоо хийлгэхдээ тухайлбал одоо Шинэ Ухааны академийн тодорхой судлаачдаар дүгнэлт гаргуулад хавсрагдсан байсан. Тэр судалгаа нь археологийн ямар ч дурсгал байхгүй гэж дүгнсэн байсан. Гэтэл 2022 онд Ховд аймгийн судлаачид одоо соёлын үеийн судлаач Бямсрангаар ахлуулсан судлаачид энэ дээр яг лисенцтэй талбайтаа давхцуулаад соёлын үеийн үл хөдлөх үнд дурсгалууд илрүүлсэн. За тэгээд улсын цахим бүртгэл бүртгүүлсэн баримтны дарагч чинь. Тэгэхээр энэ бол ашиг нууцны тухай хуулийн 40-р зур соёлын аюулын тухай хуулийн 38-ын 1-2-3-ыг бол ностой зурчиж байгаа асуудал байгаа. За цааш нь. За энэ бол саяын бүртгэл харагдаж байна. За цааш нь явуулчих. За энэ усны асуудал байгаа. Тухайлбал эрх үүргийн төрийн байгууллагууд тухайн компани ус ашиглах дүгнэлт зөвшөөрлийг олгохдоо журам, хууль журмуудыг зөрчиж олгогдсон гэдэг асуудлаар олон удаа гомдол гарч чадагдаад усны газраас нэг удаа хүчингүй болгож байсан боловч дахиж одоо явуулсан, дахиж баталж өгсөн. Микрофон байж байгаа. 6 номерын микрофоныг өгчөхдөө мэдээллийн содоос хатгая. За одоо энэ ноцтой асуудал тэр баримтаар харагдаж байна. Яг энэ одоо зөрчигдсөн одоо компани нөлөөлөл болоод тэгээд энэ малынх нь одоо ингэ өшнөөс наацарч унаад бөөн өвчин янз бүрийн өвчин туулталаад ингээд гомдол гаргаад гомдлыг аймгийн эдийн төлөөлөлтийн урлагийн шийдвэрийн дагуу ажлын хэсэг шалгаад энэ дээр лабораторийн шинжилгээгээр одоо ингээд тогтоогод дүгнэлт гаргасан энэ асуудал гарцаагүй компани үйл ажиллагааны нөлөөллөөс болсон учраас танай компани энэ малчны хохирлыг харагдуулж өг гэдэг Ховд аймгийн сарын 5 сарын 2 хилцэн албан бичиг компанид хөрвөгдсөн ийм асуудал байна. Тэр баримтууд нь харагдаж байна. Тэгэхээр иймэрхүү одоо ностой асуудлууд байгаад байгаа. Тэгэхээр энэ зөрчлүүдийг шалган шийдвэрлэх асуудал бас хуулийн дагуу явагдахгүй байгаа гэдэг асуудал дахиад цааш өргөжтөнэ. Тэгэхээр энэ асуудлуудыг сая бол манай төрийн байгууллагын төрийн зохион төв байгууллагын нөхдүүд яг энэ зөрчилтэй холбоотой тухайн юунд яг ямар асуудал болоод байгаа юм бэ гэдэг тал дээр огт ярихгүй байна. Огт ярихгүй байна. Тэгэхээр зэрэг энэ асуудлын талаар цаашаа бол улсын их хурлын гишүүд маань анхаарад яг энэ асуудлыг төвлөрч нэгэн одоо 70-аас судалгаа шинжилгээ хяналт чалгалтууд олон талын оролцоотой гагцгүй бүх талын оролцоог хангасан тийм хяналт чалгалтын баг бүрдүүлж одоо шалгуулж асуудлыг тогтоох ёстой гэсэн ийм байр суурь байгаа. За баярлалаа. За, Төрмөх танд баярлалаа.